Сайн байцгаана уу? Зүх юм байна. Тавтай морил. Өнөөдөр цөмөрөө миний гэртээ өөртөө авсан худалдан авалтуудыг харцгаая. Нэг тийм сүртэй юм бол аваагүй. Ойр зургийн л юм авсан. Гэхдээ яах вэ? Хамгийн ихний авсан зүйл болохоор юу вэ гэхээр хамгийн ихний авсан зүйл гэж бол байхгүй л зөвөр бүгдээр ингээ уутанд орцсон байгаа. Тэгээ уутнаас ингээ нэг нь гаргаж ирээ. Тэгэл зүгээр авсан юм аа л ярьдаг. Тийм бичлэг болноо. Тийм болохоор яах вэ? Яг үү тэгээ сонсохгүй юу да. Харахгүй юу да. Нөгөө нэг гоё бясалгатай торт. Cheesecake хий гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгээ тэрэндээ зориулаад ингээд бичлэг үзлээ. Тэгсэн чинь ингээд зурамгаа хийчээд нэг юм шүүлтүр байна. Тэр шүүлтүрэн дотроо хийнгүүд нөгөө нэг юм яг сайн уус чадаагүй бүнжгэнсэн юмнууд нь тэр шүүлтүрэн дээр үлдээд гоё юм. Шарагдсныхаа дараа ч гэсэн нэг юм гоёор гарч ирэх тийм cheesecake гаргахад за тэгээд туслах тийм зүгээр л тийм шүүлтүр хэрэгтэй. Тэгээд тэрнээс тэр нөгөө нэг уусаагүй хэсэг нь шүүлтүрэн дээрээ үлддэг юм байна л да. Тэгээд тийм шүүлтүр авлаа. Яг нэг юм хоёр эвэртэй юм шиг шүүлтүр. Дараа. За ийм шүүлтүр байна. Ингээд нэг юм савн дээр ингээд тавьчих юм шиг байна. Ингээд тавиад тэнгууд энэ хоёр эвэрэн тэр ямыг ингээд гоё тэр ямыг нэ энийг ингээд гоё тогтоож өгөөд тэгээд дотор нь хийгээд тэгээ хэрэгтэй юмнууд нь энэ дотор тунжуулна. Энийг болохоор Daiso-гаас авсан 100 yen 2300 төгрөгийн үнэтэй. Худлаа ирсэн байна. Daiso-гаас аваагүй Kendo-гаас авсан юм байна. Kendo. Тэгэл ногоо болон ингээд нөгөө гоймон чанд штэ тэрийг ингээ шүүж аав. Тэг ер нь юу ч хийсээ авахтай шүүгээд авах юм байна. За ийм хөөрхөн шүүлтүртэй болсон. Одоо бүгдийн шүүн. Усаа шүүж уух юмсан. Дандаа савтай ус авч явах гэдэг ш. За тийм байна. Дараагийнх нь үлгүүр. Өмөдний үлгүүр. Өмдөө үлгмөр байна. Үлгүүр дутаад байлаа. Үлгүүр авчлаа. Энийг болохоор Daiso-гоос илүү Kendo-гаас авсан юм болов. Тийм байна. Бас 2300-400 төгрөг. Нэг үлгүүр. Уучлаарай. Эндээс би 4 ширхгийг авсан юм байна. Төрөнд нэг нь газар унтсан. Ус сайн авдаг галтгооны алчуурын ус Kendo-гаас авсан юм байна. Дотор 3 ширхэгтэй. Бас л 2300-400 төгрөгийн үнэтэй. Усыг шүүн. Бас л их шүүдэг юм авч дээ. Ийм хөөрхөн цагаан саарл цэнхэр гэсэн юм оруулгатай юм байна. Энэ болохоор сүдэр. Өмнө нь бас хэрглэж исэн. Авж явхад амархан хэрглэхэд амар төрөхөд явхад ажгүй санагдаад идэг. Задлж харцгаая. Нэг багстай. Би тэгтээ яг одоо нүрэ бодсон байгааз тэгээд энийг ашигласан нүур бодолтон да. Ингээд төрөнд ашигласан. Ингээд тойлтой. Гэж хэлээ номер нь 02 гинэ. Дараагийнх нь бас л сүдэр гэрэлтэйгээ хамтдаа. Энэ бол надад маш их таалагдсан. Яагаад гэвэл жижигхэн хэлбэртэй тэгээ саяныхтай адилхан газрын бүтээгдэхүүн байсан. Бас 2. Бас юм онгойлгоцгой. Одоо бодсон байгаа нүур бодлондаа ч гэсэн хэрэгэлсэн. Хамрандаа хэрэгэлсэн байгаа. Ийм хөрхөн балмастер шиг гэрэлтэй эсгэрээ цагаан өнгөтэй, гэрэлгүй эсгэрээ их хар өнгөтэй сүдэр тал нэг юм уу да.
багсаар ингээд хамраа бодох дургуй ч юм уу тий. Мэдгүй одоо тийм хүн байвал гэд балмастер шиг болохоор гоё. Ийм өнгөтэй. Эсрэг тал нь ийм өнгөтэй. За ийм хоёр. Хоёуланд нь байгаа. Цүнхэн дотроо олон юм авч ямааргүй үед бол гоё. Аялаар ч юм уу тий. Хоёр нүртэл гэж хэлэх юм уу да тий. Харцаага хоёр нүртэй. Хамраа зурсан гэхэд миний хамар өнөөдөр ямар байна да? Дэжиг байна уу? Powder. За ингээд ороос гарч ирнэ. Энийг бас би өнөөдрийнхөө нүүр бодлон тестгүй хэрэгэлсэн. Надад бол одоогийн байдлаар таалагдж байна. Их тод гардаггүй. Powder. Энэ артал нь ингэж харагдаад байгаа юм байна. Уртал нь ийм. 01 гинэ. Миний авсан өнгө нь. Онгойлгоцгоё. Толгиун байна. Хөөрхөн цагаан түрхдэг юмтай. Би нөө энэ ашиглаагүй л юм. Багсаар түрхсэн. Ийм цагаан. Ингээд дундуураас хүрээд үцгөө. Ингэж гардаг. Надад хамгийн том худалдаа авалт буюу 100 йены дэлгүүрээс 550 йенээр авсан бүтээгдэхүүн байна. Хамтдаа харцгаая. Энэ бол миний хувьд гэртээ оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж би харж байна. 550 йены бүтээгдэхүүн байна. Энэ том. Тэмээ энэ бол хогийн савны суур гэх юм уу да тий. Хогийн савны тавиур байгаа. Японд хогоо маш их ялгаж хайдаг. Тэгээ тэр үед гэдэг уутан тийч хайд юм л да. Нэг юм шиг юм бэ? Уутан онгойлгоод тэгээ хогч нь ингээд дуртай үедээ аваачаад хайчих болдоггүй. 7 хоногт нэг л удаа жишээ нь миний амьдардаг газарт бол нөгөө хуманцар сав хайдаг. Тийм байдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Нэг удаадаа 70 литрийн уутан дотор хумцар хогоо хийгээд 7 хоногтоо нэг удаа хайна гэхээр чинь хайр уут болж гац. Тэгэхээр ингээд бөөгнүүлж агаад нэг тороо дүүрэх дөхөд ирэхээр нь хайнаа гэхээр чинь нөгөө уут чинь ингээд газар гадахаар хэцүү байдаг хгүй юу? Тэгээ тэрийг гоё ингэж шийдэл гэж хэлж болно. Ингэж харагддаг. Зэгцтэй. Би нэгийг туршилтаар аваад надад таалагдсан учраас би дахиад хоёрыг авсан байгаа. Тэгээ энэ доор нь ийм наадаг зурагтай гэх юм уу? Тэгээ тэрэн дээр нь болохоор ямар юуны зориулалтаа хогийн сав болохоор болж байгаагаас хамаарат дуртайгаа аваад наана гэсэн үг. Одоогоор би хунзар савныхыг хийцэн байгаа. Тэгээ нэгийг нь шатдаг хоогдондоо зориулаад хийчихье гэж бодлоо. Дахиад нөгөөдгийг нь болохоор шиллааз, лонглааз нийт зориулттай болгоч. Тэгээд хамтдаа угсрий. Одоо камерныхаа байрлалыг сольж харуулна гэж залхуу өрөөд байгаа болохоор шууд өвөр дээрээ угсарч харуулна. За юу. За ийм толгой хэсэгтэй, бөксөн хэсэгтэй. Тэгээ голдоо нөгөө хөлнүүдтэй. Толгойг нь салгаад түр тавьчи. Тэгээ наадаг зураг нь болохоор энэ. Ойроос харуул. Ингэж харагддаг. Хөрхөн боостэй. Олон хөлтэй. Нийтдээ нэг 3 6 9 хөлтэй юм байна. Суурнда
ийм 3 нүхтэй, толгоондоо ч гэсэн 3 нүхтэй. Тэгээд эдрийг ингээд холбогох юм байна л да. Яг ингэж. Ингээл хооронд холбоод тэгээд дахиад нэгийг аваад дахиад холбоод ингээд 3 нийлээд нэг ийм шон болно. Тэгээ энийг ингээд таглаад тэг ингээд нэг нэгэндээ сайхан орчлоо штэ. Эвлүүлэг тоглоом шиг. За ингээд хоёр дахь нь. За ингээд өгсөрөхөд өстэй амарх юм. Нураахтаа ч гэсэн амарх юм байна уу? 3 шон болчлоо шүү дээ. Шонгоо зооноо. Ёроол нь ингэж харагдана. Ийм. Тэгээ энэ үхэнд нь зоо. Бүдүүн хэсгийг нь ёроолд нь зоогоод 3 хөлөө зоочлоо. Толгой хэсэгт нь энийг хогийн савныхаа толгой буюу тага ингээд онгоо. За ингээд явлаа. Ингээд болно. Ойлгож байна уу? За ийм юм хийж байгаа юм. Тэгээ илүү ойлгомжтой болгох үүднээс би хогны уудаа аваад ирсэн. Тэгээд таглааг нэг онгойлголоо. Би алга болцсон уу? Тэгээд дараа нь дахиад нэг юм агаад. Тэгээд энд нь хогныхоо ууд хийгээд тэгээд жоох ингээ хогны уудаа энийг ингээ ил гаргаж агаад нэг дээрээс нь тавихаар ингээ гоё унахаа болох юм байна шүү. Тэгээд хогоо хаялаа өмхийн жааш юм бэ? Хогоо хийчлээ, хаялаа. Тагийн таглана. Иймэрхүү байдлаар. Хогны ууд. Ийм энэ болохоор 70 литрийн ууд. Тэгээ доогуур нь жаруулсан яах вэ адилхан юм чи тий. Тэгээ гараа ийгээд хогны удаа татаж гаргаад гаргачиж байгаа энэ жаах хэсгийг нь. Тийм ээ. Тэгээд нөгөө нэг энийгээ ингээд доош нь буулгаад даарчин. Тэнгүүд хавччихна. Ийм хогийн савт болчихж байгаамаа. Аяа. Баярлж гинөө. Би бол баяртай наа. Наалта наачи дээр нь лаз чилийг нь хайлаа. Энэ лонглонх. Манайх бол нийлүүлээд хайжшуулдаг гэж бичсэн юмсан. Тийм болохоор энэ лонхтой лазтай гэдэг энэ хоёрын хоёулын аваад энэ дээр наач. Лаз лонх. Хогийн савныхаа энэ артлын хэсэгт наачвал ямар вэ? Аль нэлээ гэж бодох шаардлагагүй болох нь байна. Би яваад лаз олоод ирээ. Тэгээ энэ дотор хаяа. За ерөөсө боллоо. Тэгэл энэ хогийг лаз гэд бодчихсан юу? Ингээл оруулаа. Ингээ дотроо орлоо. Тэр доороо үлнэ гэсэн. За баярлаа. Хогны ийм хөрхөн юмтай боллоо. Дараагийнх нь бол ийм ам нь хамхигддаг. What юу юм бэ? Ам нь хаагддаг ийм уут. Энэ уут нь болохоор дотроо юу ч хамаагүй хийж болно шүү дээ. 25 ширхэгтэй эсэрцмэрийн ийм уут байна. Ам нь ингээд хамхигддаг, хаагддаг. Тийм. Энийг дайсоогоос авсан. Дайсоогоос авсан. 100 yen. 2300 2400 төгрөгийн үнэтэй. Энд нь хороогаа заалаа. Дээдлийн тавилаа. Гэт ураа ижлээ. Уг нь бол гоёор ингээд онгоолгоо гэж утсан юм л та. За ингэж онгоодог. Дотор ингэж харагддаг байх нэ. Нэгийг нэг уусаа юу ашигламаар байгаа болохоор нэгийг ингээд тавч. Ингээд ингэж гарч ирдэг. Тэгэл доторхыг нь онгойлголоо. За тэгэл зүгээр л уут штэ тийм. Ийм уут авсан. Ой. Нэг ийм холдоос авсан. Шавраар юм хийх гэж байгаа. Энэ болохоор нөгөө шавраа ингээд хутгалдаг.
Шавраа хуваадаг энэ шар дотроо энэ хоёр хутгаа одоо хутгах тийм ээ хутгал гээ да. Таслагчаа гэчгүй. Таслагчаа хийж болдгоо ийм болдгоо. Таслагчаа хийж болдог ийм юм байна. Энэ кошлакч биш юм. Сав. Ийм нүх. Дотор юм хоёр утгатай бас Daiso-гоос авсан 2300 2400 төгрөгийн үнэтэй. Ийм шавар таслагч утга. Ингээд хийчихюм байна. Тэг нөгөөдг нь ягаан өнгөтэй. Энэ бас хөрх юм аа. Ингээ ухах юм байна. Нөгөө ингээд таслана. За ингээд хамтд нь хийгээд таглагаараа таглалаа. Дана ийм баса. Бас яг нэг юм ухдаг юм авсан юм шавраа ухдаг юм уу ухагч тийм юм гаргадаг. Яг юу ухаж байгаа сайн мэдэхгүй л энэ. Яванда ухах өхөө. За тэгээд нэг ийм Daiso-гоос хэдэн шавар авсан. Тэнийг гоё хөөрхөн чимэглэл хийх гэж байна. Хийнэ. Бүгдээрээ 100 yen. 2300 2400 төгрөгийн үнэтэй. Баярлаа. За ингээд авсан юмнууд маань дуусчлаа. Хэрэгтэй чимшиг, хэрэггүй чимшиг үгүй гэхдээ хэрэгтэй худалдаа авалтууд хийсэн гэж бодож байна. Өөрийнхөө хувьд хэрэгтэйс юмнуудаа л авсан юм чам. Тэгээд өгөөрч одоо нэг хэлэх үг байхгүй юм шиг байна. За тэгээд бичлэгтээ минь хамт байсанд баярлалаа. Баяртай.